Шорон сууж байсан видеоблогер Хальт Тамирчин Кали Масл саяхан эмнэлэгт зүрхний асуудлаас болж хэвтэн фитнес ертөнцийг шуугуулад авсан. За энэхүү бичлэгийг яриа хэлбэрээр оруулж гэж бодлоо. Манай бичлэгийн ерөнхий спонсор Goku Gym энэ жил 10 дахь салбараа нээж байна. Та бүхэнд хөгжрөлт санаа зовлгүй Goku Gym-д хичээллээрэй. Нэг ирэхээр бүх зааланд явах боломжтой. Энэхүү бичлэгийн ихэнх хэсгээс бусад хэсэг нь зөвхөн зохиогчийн харж байгаа өнцөг бөгөөд Кали Маслын фэнээс хөлцөл өчий танд таалагдахгүй байж мэднэ. Булчин Калигийн жинхэнэ нэр нь Чак Кёркендал. Тэрээр 1975 оны 2 дугаар сарын 18-нд Америкийн нэгдсэн улсын Оклендд мэндэлсэн. Кали хойд эцэг дээрээ өссөн. Калигийн гэр бүл нь гэмтэргийн хороололд байрлалтай, мөн тэд давхар их ядуу байсан. Би хүүхэд байхдаа хар хонь байсан. Намайг өдөр болгон зодддог байлаа. Ийм учраас би баг байхаас эхлэн Америк хөл бөмбөг барилдааны спортыг сонирхсон. Кали ах トゥ гуруула байсан бөгөөд том ах нь буугаар тоглож байхдаа золгүй явдал болж нас барсан. Ахлах ангитай байхдаа тэрээр хоолгүй шахан болж гудамжинд гараад хэд хэдэн зэвсэгтэй дээрэм хийсэн байдаг. Ингээд тэрээр анх удаага 7 жилийн ял авсан. Ер нь Кали гарч ирээд 4 удаа ахин шоронд татагдаж нийтдээ 11 жил суусан гэдэг. Суухдаа Сан Квентины нэлийн хүнд гаруудын шоронд ял эдэлсэн. Шоронд ороод Кали бодибилдингт маш хүчтэй дурлаж тэрээр бодибилдер болохоор шийдэв. Гарч ирээд тэрээр дасгалжуулагчийн ажил хийх оролдлогууд хийсэн боловч шоронд сууж байсан өнгөрсөн ард түүхэн дандаа саад болдог байв. Гэвч тэрээр бодибилдингийг орхилгүй тэмцээнд орохоор шийдэж анхны тэмцээндээ ч амжилттай орсон. Үүний дараа булчин Кали замын хөдөлгөөн зохицуулдаг рекламанд тоглов. Энэхүү реклам нь маш их үзэлттэй байж хүмүүсийн сонирхлыг татсан бөгөөд Калигийн амьдралын эргэлтийн цэг болсон гэж хэлж болно. За түүний энд хүрсэн түүх бол үнэхээр гайхалтай. Хойд эцэг ядуу амьдрал гэмтэргийн орооллоос шоронд ороод гарч ирээд бодибилдингийн хүчээр олонд танигдж маш боломжийн хэмжээний мөнгө олж амьдралаа гэгээтэй зөв зам руу оруулсан хар хонь хүн болон өөрчлөгдсөн гайхамшигтай түүх. За үүнээс хойш Калигийн тухай миний мэдэх түүх эхэлнэ. 2012 оны үед Кали Масл сошиал буюу YouTube-д маш хүчтэй гарч ирсэн. 2010 он бол YouTube-д зөвхөн хүүхэлтэй биш, блог орж ирж байсан үе. Ялангуяа бодибилдинг маш их хүчээ авсан. Бэлтгэлийн бичлэгүүд үзэлт хандлт ихтэй, хангалттай сайхан байсан үе. Одоогийн шиг зах зээл нь ханаагүй жинхэнэ дутагдж цангаж байсан бодибилдингийн оргил үе юм. Хүмүүс асуулт самбар форум сайтнаас текст хэлбэрээр мэдээлэл авч байснаа гэнэт Тамирчид бодичд видео дүрс бичлэг дуу хоолоогоор мэдлэг түгээж цочоож байсан он жилүүд. Кали энэ үед шоронд мас авч байсан тухайгаа ярьж байсан бичлэгийг би анх үзв. Баахан бэлэн гомн тунаа загас чихэр амтлагч энэ бүгдийг идээд л булчин масыг нэмнэ гэж амлаал. Тэгэл хамгийн сонирхолтой нь өөрийгөө натурал гэж хэлээл. Бүр бичлэг болгон дээр би зүгээр бэлтгэл хоолоороо л томорсон. Та нар бэлтгэл хийж чадахгүй байна. Та нар хоол идэж чадахгүй байна. Би бүр нууц хоолны жороо та нарт танилцуулсан. Тэрүүгээр л мас нэмдийн гэх мэт. Мэдээж түүний ярьж байгаа зүйлс нь бүгд худлаа байсан бөгөөд би гарч ирэнгуут нь дагаж үзэхэ болов. Дараа нь Кали City Fletcher-тэй галзуу бэлтгэлийн бичлэг хийж эхэлсэн. За тэр бэлтгэлийг натуралууд хийвэл ясаарс болж бэлтгэл цөмөрхөөр бэлтгэлийн бичлэг байсан. Гэхдээ Кали City Fletcher хоёр нийлээд та нар олигтой бэлтгэл хийдэггүй учраас томордгүй юм. Ингэж хийж чадахгүй бол томрохчгүй гин. Бид нар натурал гэж цээжээ балбана. За City Fletcher-ийн тухай бичлэг хийлгэхийг хүсвэл City гэж комент хийрээ. Калигаас дор бичлэг болно. За Кали Масл ингэж явсаар түүний хөл нь аимшигтай хавдаж эхэлсэн. Энэ нь мэдээж зүрхтэй холбоотой учир найз нөхөд нь сануулсаар байжээ. 7 жилийн өмнө Кали гинэт гарч ирээд натурал биш гэдгээ хэллээд стероидоос бууж байгаагаа зарласан. За энэ хүртлээр Кали өөрийгөө натурал гэж бараг бичлэг болгон дээр ярьдаг байсан шүү. Кали стероидоос бууж түүний бичлэгүүд ч өөрчлөгдсөн. Булчинтай мангас бодибилдер байхгүй болж түүний үзүүлэлтүүд багасаж тэрээр мукбанг машинуудын тухай бичлэг хийж эхлэв. За би тиймэрхүү бичлэгүүд үздэггүй учраас дагдаг үздэг байсан нь дэлгэрүүлээд комент хийрээ. Кали стероидынхоо хэмжээг буулгасан ч зогсоогоогүй гэдгийг энд онцлох нь зүйтэй. Ингээд 5 жилийн өмнө тэрээр зүрхний шигдээс болж мэс засалд орсон.
Биеийн тэнхэрснийхээ дараа Кайли хэрвээ би өнгөрсөндөө эргээд очивол бодибилдингийн тэмцээнд орохгүй байсан. Би тэр бүх синтетик юмнуудыг ууж хэрэглэхгүй байсан. Би натурал бодибилдер байх байсан. Стероидоос хол бай гэж ярив. Үүний дараа Кайли сэргэлт хийж хоолны олон төрлийн дэглэм барьж эхлэв. Үүнд цагаан хоолтон, жимсэн хоолтон, мацаг, хагас мацаг гэд маш олон төрлийн дэглэм туршсан. Ингэж яваад энэ онд 20 хоногийн өмнө Кайли ахаад зүрхний шигдэс болов. За та бүхэн боддоо бэлтгэлийн зааланд 65 удаа гар дээр сүнээгаад Кайли ухаалцсан. За ингээд эмчнэр түүнийг авраад 3 хоног комд байж байгаад Кайли гарч ирсэн. Кайли гарч ирээд ийм зүйл болсон талаараа мөн бусдад сургамж болох үүднээс бичлэг хийв. Кайли тайлбар ихдээ түүнийг зүрхний шигдэс болгосон зүйл нь жимсэн хоолтон болсноос болсон гэж үзсэн. Жимсэн хоол удаан эзэснээс болж түүний элэг өөхөлсөн. Харин үүнийг дагаад түүний зүрхэнд өөх хөрөнтлөгдөн бүглэрэл болж шигдэс болсон гэв. Үүнээс сацуу Кайли эмээ уухаа болсон гэж хэлсэн. Мөн Кайли энэ бүгд миний бодибилдингийн тэмцээнд орсноос болсон гэж үзв. Бодибилдингт мөнгө байхгүй мэргэжлийн тамирчдаас түүний хэлснээр энэ 20 жилийн хугацаанд 10 хүн мөнгөтэй болсон гэв. 10 хүн бүхэл бүтэн Америкт шүү дээ. Кайли эрүүл мэндийн асуудлаасаа зугатааж олон сар жил эмнэлэгт үзүүлэхгүй асуудлыг өөрөө шийдэх гэж оролдсон байдаг. Бичлэгнийхээ төгсгөлд тэрээр натуралаар хичээл, эрүүл хоол хүнс хэрэгэл, биеэ эмчид үзүүлж шинжилгээ хийлэг гэж уриалав. Мөн би гэр бүлтэйгээ ахаад 10 жил амьдармаар байна гэж хэлээд өндөрлөв. За одоо дүгнэлтүүдээ ярив. Би Кайли Маслыг үздэггүй, дэмждэггүй, нейтрал ханддаг. Ер нь бол түүнийг худлаа ярьж эхлэнгуут нь л үзэхээ болж эхэлсэн. Тэрээр цаг хугацааны ирэхээр натурал биш болох нь батлагдсан. Харин ийм бичлэг хийж байгаад нь баярлалаа гэж хэлээ. Учир нь эндээс бид үннийг олно. Кайли зүрхний шигдэс болсон үндсэн шалтгаанаас стероидоос яг болсон гэж хэлээгүй. Эсрэгээрээ хэрэглэхээс өмнө зүрхний асуудалтай байсан гэж хэлсэн. Стероид бол зүрхний шигдэс болох эрсдлийг нэмэгдүүлэгч хамгийн том хүчин зүйл. Кайли анх хөлн хавдаж эхэлмэгц стероидын курсээ бүр мөсөн зогсоох ёстой байсан. Тэр үедээ чадаагүй шалтгаан мэдээж нөгөө үзэлт хандалт мөнгө. Бодибилдер зүрхний асуудалд ороход хүмүүс хоёр талд хуваагддаг. Нэг нь бүх шалтгааныг стероид руу чигдэг, нөгөөх нь стероид биш анханасаа зүрхний асуудалтай байсан гэдэг. Жишээ нь Даллас Макарурыг үхэхэд стероид биш инсулинээс болоод үхсэн гэдэг. Гэтэл задлан хийхэд судснууд нь аимшигтай бохирдсон. Энд тэмдгүү судасны бүглэрэл, нарийсэл, атеросклероз үүссэн байсан. Яагаад үнэн ийм тод томрун илт тодорхой байхад зарим нэг нь үгүй анханасаа бие нь муу байсан, буруу дэглэм, буруу зуршил гэд байдаг шалтгааныг нь би ойлгосон. Яагаад тэгэхээр тэдгэр хүмүүс стероидыг аюулгүй, хоргүй, эрүүл мэндэд зүгээр эсрэгээрээ сайн гэж сурталчилж байсан хүмүүс байгаа. За тэгэхээр Кайли зүрхний асуудалд ормогцоо тестостероны хэрэглээгээ бүр хамгийн бага хэмжээтэй хэрэглэх ёстой байсан. 7 хоногт 250 мг тестостерон гэхэд л илүүднэ. Бүр доошлуулад 100 болгож хамгийн багаар хэрэглэх нь зүйтэй. Гэтэл тэрээр формо алдалгүй харин ч эсрэгээрээ формо сайжруулах гэж оролдоно, тунгаа буулгаагүй нь алдаа болсон. Мөн зүрхний шигдэс болсны дараа заавал уух ёстой байсан юмнуудаа уугаагүй нь түүний алдаа. Эмчнэр зүгээр л юм бичиж өгдөг хүмүүс гэж бодсон нь хамгийн том алдаа байсан. Тэгээгүй бол 2 дахь шигдэс болохгүй ч байсан байж мэднэ. Ер нь 2 удаа зүрхний шигдэс болчих бол урт наслах тухай бодох ярих асуудал маш хэцүү, маш хүнд, 5-аас доош жилэл хэлэх байх. Үүн дээр нэг зүйл нэмээд хэлчмээр санагдлаа. Арнольд шиг урьдчилаад хагалгаанд орчлоо. Тэгвэл ийм зүйл болохгүй. Арнольд шиг цагаан хоолтон болж им дангаа цаг тухайд нь уулдаа гэж хэлмээр санагдах юм. Кайлид энэ бүгдийг хийхэд хангалттай боломж бололцоо танил тал мөнгө байсан. Тэрээр 5 орчим сая доллартай гэж яригддаг. За Кайлигийн хамгийн том алдаа нь мэдээж 65 удаа гар дээр сүнээх явдал. Эмчнэр түүнд маш их сануулсан байх. Хүчний дасгал хийж даралтаа ихсэхгүй байхыг. Кайли ч өвөнд нь орсонгүй. За энэ бол мэдээж түүний том алдаа. За энэ үрээд энэхүү бичлэг өндөрлөж байна. Энэ бичлэгээр Кайлиг шүүх гэсэн юм биш шүү. Зүгээр үнэн хайж олж ойлгох гэж бичлэг хийлээ. Кайли ч өөрөө энэ бүгдийг нуулгүй ярьсан нь маш зөв, хүмүүс мэдэх эрхтэй. Бодибилдинг фитнесийн гоё бие хаа эрүүл мэндтэй ямар ч холбоогүй энэ хоёр чинь хоёр өөр туйл.
эрүүл мэндийг хүсэж байвал натуралаараа үлдсэн нь дээр. Миний хувьд Кайли бодибилдер биш байсан бол энэ бүгдэд хүрэхгүй эсрэгээр гэмт хэрэгтнээрээ үлдэж шоронд хатах байсан гэж бодож байна. Тэгэхээр анхнаасаа биендээ юу хийж байгаагаа хангалттай ойлгож ухамсарлаж байсан нь тодорхой. Төвний хувьд өөрөө бодибилдер байсан байж тэднэрийгээ үгүйсгэх нь тэнэг хэрэг. Энэ бүх амжилт, энэ бүх зовлон бодибилдингтэй шууд холбоотой. Хоёр ихэр хүүхэдтэй Кайлид эрүүл энхийг хүсье гэж хэлээд бичлэгээ өндөрлөе. Бүгдээрээ дор бүрнээ бас дүгнэлт хийн гэдэгт итгэлтэй байна. Түр баяртай.